нэр дэвшигчээс одоо гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тал дээр яаж ажиллах болоо гэсэн нэг тийм болгоомжлонгуу, санаа зовнингуу ийм байр суурь их олон сонсогдоод байгаа юм ба. Тэгэхээр энэ дэр таны байр суурийг сонсох хэрэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт бол сүүлийн хэдэн жил унаад ер нь хандлага нь бол ер нь шалдаа унцаад байгаа. Нөгөө талдаа болохоор 3 дахь хөрс гэдэг айхтар бодлого яриад идэг мөнгө бодохгүй эдийн засаг байхгүй бол тэр нь өрөө маягийн болоод идэг. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт за тэр тусмаа 3 дахь улсуудын хөрөнгө оруулалтыг татах, дэмжих чиглэлээр та ямар бодолтой байгаа вэ? Тэгээд Монгол улс чинь бас гадаад харилцаа идэвхтэй юм улс. Олон улсад элчин сайдын яамдуудтай элчин сайдуудаа эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр хэрхэн хамтарч ажиллана гэж бодож байна вэ гэсэн ийм асуулт байна. За 5 номер микрофон Цандан Шатар нэр дэвшигч. За нэгдүгээр гадаадын хөрөнгө оруулалт ер нь дотоодын жалбаа хөрөнгө оруулалтыг дэмжиж ээж эдийн засагт ажлын байр бий болж шинжилт хийгдэх нь ойлгомжтой. Энийг ярьдгүй эдийн засагч нэг ч гэж байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтын 2012 оны хууль бол тухайд Монголын баялагийг гадаадад чөлөөтэй зарагдаад тэр нэг хэмжээ хязгаарлалтгүй байх юм бол Монголоор зөвшөөрөл авдаг тухай агуулгатай л хууль байсан. Жишээл одоо хэвлэл мэдээллийн салбарт бүх телевиз гадаадын хөрөнгө оруулалтын компани хөрш орнуудын ч байна уу, Америкийн Германы ч байна уу 100 болчвол энэ ард иргэдэд ямар мэдээлэл өргөх вэ? Аль эсвэл одоо нэг стратеги орд газар чи оюутлогыг нэг өдөр өөр Оросын ч юм уу, Хятадын ч юм уу, Америкийн ч юм уу компанид Монголд мэддэхгүй зарцсан байвал яг вэ? Яг ийм нээлт байсныг зөвхөн зөвшөөрөл авдаг тухай хуулийг яг Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн чигээр боловсруулж өргөн барьсан. Мэдээж яг сонгуулийн жил байсан учраас гишүүд нөгөө попурлт янз бүрийн шалтгаанаас тодорхой хуулийн анхны зарчим бас өөрчлөгдөө зарим салбарууд нэмэгдээд ингээд энэ хууль болгоцсон. Гэхдээ энэ хууль хэрэгжилтийн шатандаа хэрэгжээгүй. Нэгт. Хоёрт энэ хуулийг дараа нь хүчингүй болгоцсон. Тэгэхээр энэ хүчингүй болсон хуулиас болоод өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт буураад байгаа юм байхгүй. Энэ бол хууль эрх зүйн докторгүй байдал, шүүх, засаглал, авилгал, хээл гахуул. Тэгээ одоо орон нутгийн болон бүх шатны дарамт шалтгаалтууд уулуурхаад ир. Маш олон хүчин зүйлээс шалтгаалж байгааг нэг нэгээр нь ингэж харж үзэхгүй бол нэг л нэг хуулиас болоод бүх хөрөнгө оруулалт зогсоод байсан шиг бол алдаа тутагталтай ойлголт. Жишээлбэл сая өнгөрсөн зүүн яригдсан тэр газартай холбоотой асуудал бол тэр тэргүй газрын хуулиараа зохицуулагддаг хөрөнгө оруулалтын хуулинд дагаж мөрдөгддөггүй татварын хууль ч гэсэн өөр мөртлөө татварын хуулиар барьдаг нөгөө бусад органик хуулиараа зохицуулдаг хууль хөрөнгө оруулалтын хуулинд орсон боловч бусад салбар хуулиудаа ороогүй учраас тэр хэрэгжидэггүй тийм залтууд шүү дээ. Газрын асуудал ч гэсэн. Үндсэндээ тэр бол хэрэгжидэггүй залтууд байхгүй. Тэгээ энэ бүхнийг ингээд нэг хөрөнгө оруулалтын эсрэг юм шиг ойлгуулдаг, тайлбарладаг тэрэнд нь бол автдаг хүмүүс сэг би одоо нөгөө амчаам олон улсын байгууллагуудтай ингээд ярилцахаар бол шал өөр юм ярьдаг. Судалгаа шал өөр нотолдог. Ийм учраас хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэдэг бол зүгээр нэг хуулийн доктортой байдал, улс төрийн доктортой байдал олон хүчин зүйлээс шалтгаална. Хамгийн наацх нь баялаг бүтээгчид ажил олгогчдоо ингэж төр хандлага өөрчилж ийж энэ хөрөнгө оруулалт. Дотоодын хөрөнгө оруулагчтай харьлахгүй бол яаж гадаадын хөрөнгө оруулагч орж ирэх юм бэ, тийм ээ? Ийм учраас ажил олгогч баялаг бүтээгчдэд дэмждэг зохис бодлого хэрэгжүүлж ийж энэ ажил хэрэгжих ёстой гэж бодож байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын доктортой байдал, хууль эрх зүйн орчны тодорхой байдал, зам хөрөнгө оруулалтын агентлагийг нээлттэй тод байдлаар хангах явдал хамгийн чухал. Ийм учраас хэрэглэх газрын дараа ажиллаж байхдаа би PPD буюу Public Private Dialogue гэдэг юм хөрөнгө оруулагч хувийн хвшлийн засгийн газар улсын хурлын түншлэлийн зөвлөлийг байгуулж ирсэн. Энэ механизмыг үргэлжлүүлэх шаардлагатай.